Баяцгаана уу, энэ сайхан өдөр орчлон хорвоог онож мэндэлсэн эрхэм сайхан өдөр нь тохиож байгаа. Өнөөдөр одоо замын цэцгээр богцоод үргээд залуу насны босхийг давж дөнгөж 21 нас хүрч байгаа нэгэн цэцэг шиг сайхан охиноос хайртай аав ээж хоёртой зориулж баяр талархлын цэцгийн баглааг бэлдүүлсэн юм аа. Тэгээд чин сэтгэлийн өгтөө сайхан захидлаа тэр охин маань өөрөө бичсэн. За дөнгөж 21 нас хүрч байгаа хэдий ч одоо их сайхан монгол хэлээрээ үнэхэрийн одоо алдаагүй зөв найруулгатай бичдэг. Их хэлээ сайхан эзэмшсэн бахархмаар охин байлаа. Тэгээд тунгуудахгүй одоо аав нь орой болтол ажилдаа учраас ээжийнхэн мэдлэгийг эхэлж уламжлая гэж бодож байна. За ээжт нь энэ хонь нүдэн цэцгийг оролцуулсан сайхан цэцгийн баглааг, аавд нь болохоор сараан цэцэг, наран цэцэг, удвал цэцэг оролцуулж боосон энэхүү сайхан цэцгийн баглааг басан гэж хамт нь бэлгэлээ. За цэцэгт мэндчлэгийг уламжлахад одоо очиж нүүр тулдаг нэг асуудал бол орцных нь өөдөнд ч юм уу хүлээдэг. Эсвэл одоо лифтнийх нь хажууд хүлээгээд ээж идэг. Яагаад гэхээр танаа гэрт орлоо шүү гэж хэлж агаад орох юм бол гинтийн бэлэг биш болдог учраас за хэлэхгүйгээр гинтийн бэлэг барихын тулд ингээд яа харахгүй хүлээдэг. За маргадын ээж оюун баярыг хүлээх зуур одоо бага дүүтэй таарлцсан. Тэгээд хамтдаа хүлээгээд байж байна. За эрхэм хүнстэй оюун баяр танд энэ сайхан өдөр ээж болсон өдрийн баярын мэндийг хүргье. Тэгээд ууган охиноос нь таныг ээж олгосон хайртай охиноос нь энэхүү сайхан цэцгийн баглааг бас өөрт чинь хүргүүлж байгаа юм байна. Тэгээд хамгийн гайхамшигтай нь болохоор танаа охин чинь захидлаа өөрөө бичиж явуулсан над руу. Тэгээд маш их өндөр бичгийн боловсралтай ямар ч утга найруулгын алдаагүй бичдэг мундаг охин байсан. Тэгээд охиныхын захиаг уншиж өгье гэж бодож байна. Цэний ягаан цэцгээр зөөрлөгдөж, цэцгийн хийн дунд нуугдаж, охин нь хүн боллоо. Хээрийн үүлнээс нүмерлэж, хэрээний сүудрээс займшиж, охиноо өсөглөө. Ээжийнхээ өвөрт өвөлж дулаах нь аавынхаа нүмерт аадарч аимшиггүй. Охин нь өсөж хүн боллоо. Гар минь даарахад өрөөсөө нар гаргаж, сэтгэл минь даарахад үггүйхэн твэрч, зам минь холдоход араас минь өрөөж өсөглөө. Хорвоо дэлхийгээс том хоёрхан зүрхний дунд нь багтаж өссөн охин болохоор та хоёрын минь хайрын хажууд орчлон өчүүхэн юм аав ээжээ. Олны магтан шагширдаг далаа дэнгисийг та хоёрынхоо ачаар үзлээ. Хязгаар үгүй уулам тэр далаа нь та хоёрын минь сэтгэлийн хажууд тусал мэт яасан гүйх юм бэ? Дээвэр үгүй тэнгэрийн дор гүйж явхдаа энэ тэнгэр гээ чинь өсөж өндийсэн үлгийнөөс минь яасан давчуу бачим зөөлвэ гэдгийг охин нь одоо л үзэж явнаа. Алдраа жаахан охиныг чинь одоо албан дэвтэр дээр том хүн гэж нэрийдэх юм гинэ. Хитрхи танхилхан өссөн юм болохоор итгэж өгөхгүй л явна охин нь. Та хоёр минь ч бас итгэж ядаж байна уу? Хүн бүр төрхтөө л аав ээж байдаггүй ч та хоёр минь хичнээн сайн аав ээж гэж хайраар дутаж үдсэнгүй охин нь. 21 жил шүү. Аав ээж гих алдрыг хүртээд 21 жил олжээ та хоёр минь. Та хоёртоо аав ээж болсон өдрийн баярын мэндийг хүргэе. Хайртай охиноос нь гэд 8 дугаар сарын 18-нд Стокгольм Сведен гэсэн байна. За охиныхын захидлыг одоо өөрт чинь уншиж өглөө. Бас аавд нь хүргэж өгнө гэж бодож जैन. Тэгээд за охин нь ер нь ирээд хэр удаж байгаа вэ? Миний охин одоо энэ ч ирээд 5 дахь жил руугаа орж байгаа. Өглөө. Юу тийм тэгээд охиндоо зөндөх баярлалаа. Миний охин одоо амьдралынхаа гарааг анхудаа тавьж байгаа болохоор хүний нутагт ч гэсэн бас бие хичээж, өргөө хичээж мундаг явж байгаад нээж хоёр нь үнэхээр их баярлж байгаа шүү. Миний охин ээж хоёрынхан бахархал, уран дүүгийнхэн эрхэм нандин хүн ээж хоёртаа хамгийн анхны хайр гэдгийг мэдрүүлсэн. Хайрын багш, ээж аав болох үндсийг тавьсан. Миний охин бол бүх юмны эхлэл, аз жаргалын эхлэл, бүх сайхан дурсамжуудын үндэс. Миний охин бүх зүйлийн эхлэл болохоор ээж хоёр нь охиндоо маш их хайртай.
миний охин бас бие бодоод ажилласаа хийгээд яж гараа ээж хоёр нь ирэхээр нь төрсөн өдрийн сайхан тэмдэглэж өгнө. Аав ээж хоёртойс та цааргүй хайртай шүү бүр ингээд ууган охин болж эмгэлсэндээ баяртай. Тэгсэн манайх чи 4 хүүхэдтэй. Нэг охин 3 хүүхэдтэй юм байна шүү дээ тий. Доороо 3 сайхан дүү дагуулсан охин байна шүү дээ. Тийм. Миний охин. Охины нь ер нь тэгээд ямар зан нааштай, ямар хуу авьяастай, ер нь багтаа ямар хуу хүүхдээсэн бэ? Миний охин ч юм болвол их дүлгөөхөн, тайван, нийгмийн идэвхтэй, маш шудраг, ажилсаг, юмыг нэг сурчих юм бол айгүй сайн хийдэг. Тийм л хүүхдтэй. Саяхан л жоохон байсан охин нь ингээд 21 нас хүрчихсэн гэхээр бүр үнэхээр гайхамшигтай. Айгүй залуухан ээжтэй байна. Тэгээд ямар санагдчих юм ер нь охин нь одоо ингээд итгэмээргүй тэгэл охиныгоо жоохноор л байгаа юм шиг санагдаж штеп. Миний хүүхдүүд ч одоо бүгд л бит хоёртай айгүй жоох юм шиг санагддаг. Тэгээд одоо ингээ 21 нас хүрсэн гэхээр заримдаа сэтгэж өгөхгүй. Гэхдээ ингээ одоо анх удаа ээж хоёроосоо хол тий. Тэгээд яг өөрөө бие даагаад амьдэрч үзэж байгаа. Тэгээд тийм болохоор охиныгоо чадж байгаад нас айгүйх бахархчихл байгаа шүү дээ. Хамаагүй ма даваа гараад ирэх болохоор сайхан байхаа л гэж бодож байгаа шүү дээ. Тийм. За тэгэлгүй яах вэ? Тэгээд та бүхэндээ сайн сайхныг хүсье. Одоо аавынх нь мэдчилгээг уламжилж өгнө. Очиж. За ийхүү ээжийнх нь мэдлэгийг уламжилсан миний бие аавынх нь ажилд тараагүй байх үед одоо цэцэг мэдлэгийг хүргэхээр замдаа гарлаа. За Тулга Оюун Баяр хоёрын маань дундах хүүн цэцгийг маань тэрврээд аавынхаа баяр жаргалыг хуваалцахаар надад замчлаад ингээд явж байна. За үеийнх нь хүүхдүүд компьютерийн арт одоо уяатаа сууж байх ийм цагаар би таны цэцгийг чинь тэрврээд явъя гэж зуг явж байгаа энэ хүүг хараад хүүхдээ маш сайхан хүмүүжүүлсэн гэр бүл юм байна гэж бахархаж бас үлгэр дуурайл авч явлаа. Хорвоод ирснээ зарлаж уйлан мэндэлхэд ховорхон нулимсаа нэг хайч суусан тэнгэр газраа шүтэн дэцэн удмэг залгасан Тэнүүн бурлалтайда мөрбөтөн явдаг ави Самано Тулга гэдэг залуу байгаа болов хойногоо юу? Иш. За энэ өдөр аав болсон Тулга гэдэг хүн цэцэг ирсэн байна. Тэгээд орчтой хорвоог ондож мэндэлсэн эрхэм сайхан өдөр нь тохиож байгаа нэгэн хөөхөн цэцэг шиг охиноос хайртай аавдаа зориулж энэхүү сайхан цэцгийн баглааг илгээсэн байна. Одоо төсөөдрийн минь хүрч байна аав нь. За охин ч бас юу яасан? Захиагаа аав нь ингээд охин ч өөрөө бичсэн. Тэгээд танаа охиныг би үнэхээр бичлээ. Бичгийн боловсрал одоо утга найруулгын ямар ч алдаагүйгээр гайхамшигтай сайхан захидал өөрөө ингэж илгээсэн шүү. Тэгээд захиаг уншаад өгчөө за. За тэгээд цэний ягаан цэцгээр дөрлөгдөж цэцгийн хийн дунд нуугдаж охин нь хүн боллоо. Хээрийн үйлнээс нөмөрлөж хэрээний сүүдрээс даймшиж охин өсөглөө. Ээжийнхээ өвөрт өвөлж дулаахан аавынхаа нөмөрт аадарч даймшиггүй охин нь өсөж хүн боллоо. Гар минь даарахад өврөөсөө нар гаргаж, сэтгэл минь даарахад үгүйхэн тэрвэрч, зам минь холоход араас минь өрөөж өсөглөө. Хорвоо дэлхийгээс том хоёрхан зүрхний дунд нь багтаж өссөн охин нь болохоор та хоёрын минь хайрын хажууд орчлон өчөөхөн юм аваа ээжээ. Олны магтан шагширдаг далаа тэнгисийг та хоёрынхон ачаар үзлээ. Хязгаар үгүй удам тэр далаанд та хоёрын минь сэтгэлийн хажууд тусал мэт яасан гүйхэн бэ? Дээвэр үгүй тэнгэрийн дор гүйж явхдаа энэ тэнгэр гээ чинь өсөж өндөөсөн үлгээнөөс минь яасан давчуу бачим зүйлвэ гэдгийг охин нь одоо үзэж явнаа. Алдраа жаахан охиныг чинь одоо альбом дэвтэр дээр том хүн гэж нэрээд хэмгэнэ. Хитрхий танхилхан өссөн болохоор итгэж өгөхгүй л явна охин нь. Та хоёр минь бас итгэж ядаж байна уу? Хүн бүр төрөлтөө л аав ээж байдаггүй ч та хоёр минь хичнээн сайн аав ээж гэж хайраар дуцаж үдсэнгүй охин нь. 21 жил шүү аав ээж гэх алдрыг хүртээд 21 жил оржээ та хоёр минь. Та хоёртоо аав ээж болсон энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Хайртай охиноос нь гэжээ. За тэгээ 2026 оны 8 дугаар сарын 18-нд Стокгольм хот гисэн байна. За тэгээд охиндоо хэлэх үг байна. За анх аав болж исэн тэр сэтгэлдээ бас хуваалцаач уугаа охин юм байна штэ. Тийм. Миний том охин байгаа. Тэгээд одоо яг тулгамдаад нэр үнэхээр хэлэх үг болохгүй. Гэхдээ ямар ч байсан охиндоо энэ өдрийн мэндийг хүргээд охиндоо төрсөн өдрийн мэнд хүргэж байна. Аав нь охиндоо маш их хайртай шүү.
Хэдэн настай аав болж исэн бэ? Залуухан аав ээжтэй автод За шүү. би ч одоо 23-тай болж исэн ба та. Тийм 23 настай даа. Охины өргөн хэдэн цаг өгдөж хэдэн хэр удаа хүлээлгэж хаар гэсэн юм. Хаа мэдэлсэн. Манай охин чинь 1-р төрөх төрсөн шүү дээ. Тэ. За чи гадаа хүлээгээл би- гинт өгдөөд явсан уу? Ер нь тэр үеэ гоё тусаач. Охин минь одоо тэгэл би ч одоо ингээ бодохоор чинь тийм л дээ. Гинт өвдөл ихнэр маань өвдөл тэгэл явж исэн. Бид нар чинь би ч нэг анхны анх хүүхдтэй болж байгаа болохоор чинь дуршлаг муутай. Тэгээд голцоо ээж аваасаа асуугаад л тэгэл ихнэрээ болох гол тэгэл ихнэрээ имлэгрүүл аваа явчихсан. Тэгээд яг нөгөө хөвлөсөн мөч нь ямар Тэрсэн мөчтөг сонин мэдрэмж төрж ирсэн л та. Тэгээд анх чи хүн чи бас болохоор чинь тулгандаа яг ингээл миний охин гэж хэлэх хэцүү, миний дөө гэж гэдэг бас их сонин мэдрэмж байт юм байлээ. Тэгээд их л өөрмөц сайхан мэдрэмж байсан да. Гэтэ би анх охиноо олцоод маш их баярлж байсан. Гэтэ эхнэрийг жирэмсэн гэж хийж яхад нь бас тэрврээд өргөөл ямар гоё юм бэ гэж хоёлаа хүүхдээ гаргана, хүүхдээ өсгөнө, хоёлаа амьдралаа зохионоо гэж тэрч. охиныхоо нэрийг хэн өгсөн бэ? Би өгсөн л та. Тийм. Би өгсөн. Би маргаад ээж өгсөн. Маргаад ээж өгсөн. Өстө нөгөө өсөж мөрөөдөж, тэмүүлж, хайрлаж ирсэн та хоёрын хайр дундаас мэдсэн тийм сайхан өвгөө охин нэстэй өнөөдөр бүх 4 хүүхдийн аав ээж болчихсон. 3 сайхан хүүхдийн нэг сайхан эрдэнэ шахалтаа ийм сайхан өнөр өвтгөн гэр бүлийг тогтоогоо билийн чандад бас амжилттай сайхан өнгөрч байгаа юм байна. Тэгээд танаа гэр бүл бас сайн сайхан юм шиг. За баярлаа. Танаа хамт олон ч гэсэн маш их баярлаа. Энэ маш сайхан зүйлийг ингээд хийдэг болсод байна. Танаа сэтгэл үнэхээр хүрлээ. Бас их гайхлаа, бас их цочир байлаа. Тэгээ охиныхоо төрс өдрийг өнөөдөр мэдчихсэн гэсэн би бас орой очиод охинтойгоо тухтай ярий да гэж би бодчихсон. Өнөөдөр нөө ажилдаа таарч. Тэгээ ингээ гинт ирнэ гэж бас төсөөлөлтэй. Бас нэг бахархсан зүйл юу вэ гэсэн чинь танаа ингээ хүүхдээ бол үнэхээр сайхан хүүхдүүдээ гоё хэмжүүлсэн айлаа. Тэгэхээр өөртөө чинь ингээ миний цэцгийг бариад одоо өшөөтэй гурлаа тэр гол алхаж байгаа гэдэг танаа дунд хүн чинь одоо 14 хүн чинь цэцгийг тэрвэрсэн нутгуу ороод ирэх баг. Оо тийм үү. Надад бүр амчлаад та ихлээд очиод гинти бэлгээ барьчих би араас нь ороод тэгээд аавыгаа татахаар хамт харъя гэсэн. За. Хүүхдүүдээ ингээд маш сайхан өсгөж хүмүүжүүлсэн айлаа. Хүүхдүүд нь бас их сайхан монгол хэлээ зөв сайхан эзэмшсэн танаа охин ч бүр шүлэг бичдэг гэжээ. Тэгээд би яг бичгийн боловсролоор нь одоо бүр онцолж багтснаа дахин хэлхийг хүсэж байна. За баярлаа. Маш их баярлаа. За баярлалаа.